14 сэдэв чөлөөт цаг. Шинүг 취미 활동. Чөлөөт цагаараа хийх зүйл. 취미 гэдэг маань дангаараа сонирхол хобби гэсэн утгатай. 활동 гэвэл үйл ажиллагаа. Ямар нэг юм хийхийг хэлж байгаа. Эхний үг маань 산책을 하다. 산책을 하다. зугаалах, салхинд гарах. 게임을 하다. 게임을 하다. тоглох те компьютерийн тоглоом тоглох. 춤을 추다. 춤을 추다. бүжиглэх. 춤 гэдэг нь бүжиг гэсэн үг. 주다 гэвэл бүжиглэх гэсэн үйл үг болоод ирнэ. 그림을 그리다. зураг зурах. 그림 гэдэг нь өөрөө зураг буюу зурсан зургийг хэлдэг. Бусад утасны зураг ч юм уу те өөр зургуудыг бас дахиад өөрөөр хэлдэг шүү. 그림 гэвэл ерөөсөө л зурсан зураг байна. 그림을 그리다. 기타를 치다. 기타를 치다. гитар тоглох. гитар тоглох гэдгийг чида гэдгээр хэлдэг шүү. Цохих гэсэн утгатай те гитар цохих. Тэрнээс биш гитар을 놀다 ч юм уу те тоглох тийм үгээр ерөөсөө хэлдэг баг. 사진을 찍다. зураг дарах. 사진을 찍다. 배드민턴을 치다. 배드민턴을 치다. газрын теннис тоглох. 농구를 하다. 농구를 하다. сагсан бөмбөг тоглох. 농구를 하다 гэдэг байна шүү. анхаараарай. мөн 축구를 하다. 축구를 하다. хөл бөмбөг тоглох. тоглох юм чинь 놀다 гэдгээр оруулчих гэхгүй бахан. Тэгэхээр ямар спорт юу хийх гэж байгаа гэдгээс шалтгаалаад бүгдээрээ бас өөр байгаа гэдгийг анзаараарай. Энэ хичээлийн дүрмээр бас бүгдээрээ Д дүрмийн бос хувирлыг үзэн. Тэгэхээр хамгийн түрүүнд шинэ үг дээрээ Д үйл үгийг оруулж өгсөн байгаа. 듣다, 듣다 сонсох, 걷다, 걷다 алхах, 묻다, 묻다 асуух, 씻다, 씻다 ачих зөөхийг хэлж байна. 탔다, 탔다 хаах, 팠다, 팠다 авах гэсэн утгатай байх нэ. Эхний дүрм тэгвч, ингэвч. Ихэнхдээ өгүүлбэрүүдийг холбож, өгүүлбэрүүдийг холбож хэрэглэдэг. Үйл үг тэмдэг үйл үгийн үндсэнд залгаж, хоёр ба түүнээс дээш өгүүлбэрийн утгыг харилцан эсрэг утгатай болохыг илтгэдэг. холбох нөхцөл байх нь. Ерөнхийдөө үгийн үндсэнд шууд залгаж хэрэглэнэ. Харьцангуй амархан байж болох дүрмүүдийн маань нэг шүү. 줍다 хүйтэн гэсэн үг байна. хүйтэн боловч. 줍지만 хүйтэн боловч. 어렵다 хэцүү гэсэн үг байна. 어렵지만 хэцүү боловч. Солонгос хэл хэцүү боловч гих мэтчлэн өгүүлбэрээ үргэлжлүүлээд явна. жишээ өгүүлбэрийг харцгаая. 겨울은 춥지만 여름은 엄청 더워요. 겨울은 춥지만 өвөл нь хүйтэн боловч зун нь маш халуун байдаг. 엄청 гэдэг нь маш дэндүү гэсэн утгаар орж байгаа. 한국어는 어렵지만 재미있어요. солонгос хэл хэцүү боловч сонирхолтой. дараагийн дүрм 으려고 해요. тэгэх гэж байх, тэгэх санаатай байна гэсэн утгатай. ерөнхийдөө үйл үгийн үндсэнд залгаад тухайн үйл үгийн санаа, зорилгыг илэрхийлдэг.
би тэгэх гэж байгаа, би ингэх гэж байгаа гэж бид нар маш их ярьдаг тий. Үйл үгийн үндэс ихшгээр төгссөн бол рёгу хада. Гийгүүлэгчээр төгссөн бол өрёгу хада гэд ыг жиргэлнэ. Ил гийгүүлэгчээр төгссөн үг байвал рёгу хада гэдгээ залгахна. Харцгаая. Хада явах гэж байна гэсэн үг болгоё. 가 나가길래 가려고 해요. явах гэж байна. явах гэж байгаа. 먹다 먹으려고 해요. идэх гэж байна. идэх гэж байгаа. 배우다 сурах суралцах гэсэн үг байна. 배우려고 해요. Тэгээ би тийм юм сурах гэж байгаа гэх үедээ хэрэглэж болох нь. 친구랑 저녁 먹으려고 해요. 친구랑 найзтайгаа 저녁 орой гэдэг үг байгаа тий. Гэхдээ яг артаас нь 먹다 буюу идэх гэдэг үг орчих юм бол оройн хоол тий. 저녁 먹으려고 해요. оройн хоол идэх гэж байгаа. дараагийн өгүүлбэр нь 저는 이번 방학에 기타를 배우려고 해요. би энэ удаагийн амралтаар тий би энэ амралтаараа гитар сурах гэж байгаа гэд санаа тийм зориг байгаад байна тий. За энэ хичээлийн маань бас гол дүрм дэ дүрмийн бас хувирлага. татта, митта, отта гэх мэт үйл өгнүүд дүрмийн дагуу хувирдаг. Бас адилхан дэ дүрмийн бус хувирал байлаа гэд бүгдээрээ дүрмийн бусаар хувирахгүй дүрмээрээ хувирдаг үгнүүд ч гэсэн маш их байгаа гэсэн үг. Дэ гийгүүлэгч үндэстэй үгнүүдэд ихшгээр эхэлсэн дагвар нөхцөл залгавал дэ гийгүүлэгч нь ир болж хувирнаа гэж байгаа. Тэгэхээр 듣다 буюу сонсох гэдэг үгэн дээр залгаад үзэж байна. 듣다 даага гэлээ тэд гэд дэвсгэр үсэгт нь дэ байгаа. Тэгэхээр энэ дэн ир болж хувирнаа гэсэн үг. 들어요 сонсож байна. тэрнээс биш 듣어요 гэдэг үг байхгүй байна. 들어요 болж иж сонсож байна гэсэн үг гарч ирэх нь. 걷다 адилхан 걸어요 алхаж байна. тэрнээс биш 걷어요 гэх юм бол энэ алхаж байна гэсэн үг ерөөсөө биш болчих нь тий. 걸어요 болж иж алхаж байна гэсэн утгатай болох нь. өгүүлбэрийг харъя. 보통 자기 전에 음악을 들어요. 보통 гэдэг нь ихэвчлэн гэсэн үг. 자기 전에 унтахынхаа өмнө хөгжим сонсдог. дараагийн өгүүлбэр 친구랑 같이 найзтайгаа хамт. 같이 гэдэг нь хамт гэсэн үг. бас 같이 гэдэг үг нь т үсэг орсон мөртлөө чэгээр хэлж байгаа гэдгийг анхаараарай. 같이 공원을 걸었어요. найзтайгаа хамт цэцэрлэгт хүрээлэнгээр алхсан гэсэн өгүүлбэр байна. харилцан ярианы сэдэв маань 주말 буюу амралтын өдөр гэсэн үг байна. харилцан яриагаа эхэлцгээе. 민호 씨, 주말에 뭐 할 거예요? B. 네, 좋아요. 저도 농구를 좋아해요. 민호 씨, 우리 농구를 한 후에 같이 저녁을 먹어요. B. 떡볶이를 좋아해요. харилцан яриагаа ямагт чангаар уншиж байгаа гэдэгт итгэлтэй байдаг шүү. дасгал ажил маань дараах үгнүүдэд тохирох нөхцөлийг заалгаад өгүүлбэр бүтээн бичнэ. Тэгэхээр үгнүүдээ харж агаад хамаагүй 1, 2, 3 өгүүлбэр бичгээд болно. өмнө үзсэн дүрмүүдээ үгнүүдээ дахиад нэмж оруулж агаад гоё төгс өгүүлбэр бүтээгээрэй. 14 дугаар хичээлийн гэрийн даалгавар
Энэ амралтын өдрүүдээр хийх гэж байгаа зүйлээ өгүүлбэр болгон бичих гээд үзээрэй. Хэдэн ч өгүүлбэр байж болно. Хамаагүй 1 өгүүлбэр, 2 өгүүлбэр, тий 5 өгүүлбэр бичвэл бүр сайн. Энэ хичээлийн маань зүрэг 갈수록 태산이다. 갈수록 태산이다. явах тусам өндөр бол. Тайлбар нь хичээж чармаахгүй явсаар нэг л мэдхэд хийх зүйл их болчихдог. Монгол ардын зүүр үгээр тайлбарлавал давааны цаана даваа гэдэгтээ дүүцүүлж хэрэглэж болно.